За хүүхдүүдийн өдрийн мэндийг хүргэе. Хувьсгал аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын нутгийн аваргууд сургуулийн Монгол хэл уран зохиолын багш тэгш жаргал байна. Та бүхэндээ 6 дугаар ангийн уран зохиолын хичээлийг танилцуулах гэж байна. За өнөөдрийн хичээлийн маань сэдэв зохиолын сэдэв гол санааг тодорхойлъё гэсэн хичээл байна. За хичээлийн зорилго зохиолыг мэдэрч ойлгож сонсон хичээлийн сэдэв гол санааг тодорхойлно. Хичээлийн маань зорилт зохиолыг мэдэрч ойлгож сонсох, зарим үг хэлгийн утгыг тайлбарлах, зохиолын сэдэв гол санааг тайлбарлах гэсэн зорилт байна. За дараах зургийг ажиглаад нэр өгөөрэй гэд. За хүүхдүүд та бүхэн маань энэхүү зургийг ажиглаад өөрийн санаанд орсон тохирох нэрийг өгнө. За жишээ нь Монгол банхар, хотч нохой, миний нохой, аварга бит нохой ч юм уу тийм ээ. За тохирох нэрийг өгөх нь байна. За цааш үргэлжлүүлье. За дараах зураг дээрх хоёр нохойны аль нь илүү эзэндээ үнэнч байж болох вэ? Яагаад сонгосон шалтгаанаа тунгаан бодоорой гэсэн байна. За А, Б гэсэн хоёр нохойны зургийг харуулсан байна багш нь. За энэ хоёр нохойг ажиглаад аль нохой нь эзэндээ үнэнч байж болох вэ гэсэн сонголтыг хийх нэ. Тэгээд яагаад сонгосон шалтгаанаа дор бүрнээ тунгаан бодох нэ. За энэ хоёр нохойны зан чанарын хувьд ямар байж болох вэ тийм ээ. За өнөөдрийн бидний хичээлийн судлах их зохиол Д давааням зүрх цагаан өгүүллэгийг судлах нь. За зохиолч маань 1943 онд Хувьсгал аймгийн Жаргалант суманд төрсөн. За түүний уран бүтээлээс жишээ татвал ойн субботник, өндөр өвөө, жирийн түүх, чихэр, шин айл, найман жаал, амьтдын үлгэр, жаргалтай нутгийн хүүхдүүд, цаасан хүү, илжигний уралдаан гэх мэт хүүхдэд зориулсан олон сайхан уран бүтээлийг төрүүлсэн зохиолч байх нэ. За түүний уран бүтээлээс шимтэн уншаарай гэд багш нь дараах 3 номыг санал болгож байна. Илжигний уралдаан, миний цэнхэрхэн дэлхий, амьтдын тухай үлгэрүүд гэсэн 3 номыг болон саяны өмнөх нэр дурдсан зохиолуудаас хүүхдүүд та бүхэн маань сонгон авч шимтэн уншаарай. За одоо багш нь та бүхэндээ өнөөдрийн судлах зүрх цагаан өгүүллэгийг уншиж сонирхуулъя. Жинчид хот айлын хажуугаар өнгөрч байв. Том галтар нохой босон ирж учир зүггүй боргов. Далхаа тэр нохойд яс хайж өглөө. Нохой олзоо шүүрэн авч харанхуун дунд уусан алга болов. Тэгтэл зүүн жалганаас зүрх цагаан нохой дайраад ирж гин. Далхаа тэр нохойд яс хайж өгч гин. Тэр улам догширч уул талгадыг доргуулан боргоож гарлаа. Дахин нэг яс хайж өгөв. Зүрх цагаан бүүрч гарч уул нуруу хөндөй талыг доргитол нь боргоож амар заяа үзүүлэхгүй байлаа. Далхаа эн чин Монгол нохойн үр сад байна. Удамчин улам олшрог гэж баярлан хашгирав. Хажууд нь хүрэн атаа унан зэрэгцэн яваад цэрэнхүү. Төрүүчийнх нь Монгол нохой биш үү гэхэд далхаа бишээ биш. Ол золууд аваад таг чиг болчихдог. Тийм өчүүхэн амьтныг би хизээч хүндэлдэггүй юм аа гэв. За бүгдээрээ хамтдаа өгүүллэгээ сонслоо тийм ээ. За цааш үргэлжлүүлье. Алхам 1. Эхээс дараах үгүүдийн утгыг хам сэдвийн хүрээнд таамаглаж, тайлбарлаж бичээрэй. За жинчин, халтар, боргоох, жалга, гарах, ат, далхаа гэсэн үгүүдийг хам сэдвийн хүрээнд бүгдээрээ таамаглаж, тайлбарлаж бичих нэ. За хам сэдвийн хүрээнд гэдэг маань тухайн өгүүлбэрт ихэд урдаа өмнөө болон хойноо ямар үгтэй холбогдсон байна вэ гэдгийг олж хараад түүнээсээ утгыг таамагладаг тийм ээ. За жинчин гэдэг үг маань их дээр
жинчид хол нутагт ачаа бараагаа тушаагаад буцаж явах гэж орсон байна тийм ээ. Тэгэхээр жинчид гэж ямар хүн байж болох вэ гэдгийг таамаглаж чичгэн. За халтар гэдэг үг бол халтар нохой гэсэн үгтэй холбогдсон байна. Тэгэхээр халтар нохой гэдэг маань ямар өнгө төстэй нохой байж болох вэ? За боргоох гэдэг үг. Нохой боргоох гэсэн хашиг үгтэй холбогдсон байна. Тэгэхээр нохой боргооно гэхээр ямар үйл байж болох вэ тийм ээ? Үйл үг байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр ямар үйл байж болох вэ? Таамаглаж үчгэн. За жалга зүүн жалганы наанаас гэж ихтер орсон байна. Тэгэхээр жалга гэж ямар утгатай байж болох вэ гэдгийг таамаглаж үчгэн. За гарах зүрх цагаан бүрч гарч уул нуруу хөндөй талыг дөрөгтөл боргоо гэсэн. Тэгэхээр бүр гаарна гэхээр ямар утгатай байж болох вэ? За ат гэдэг маань ат унаж явсан цэрэнгүү гэд гарч байгаа тийм ээ. Тэгэхээр ат гэд ямар амьтан байж болох вэ? За далхаа гэдэг бол хүний нэр байгаа. Тэгэхээр далхаа гэдэг хүний нэр маань ямар учиртай нэр байж болох вэ гэдгийг бас хүүхдүүд та бүхэн маань таамаглах нэ. За бүгдээрээ энэхүү 7 үгээ ерөнхийдөө хам сэдвийн хүрээнд таамаглал дэвшүүллээ тийм ээ. За одоо бүгдээрээ тойл бичгээ утгахдаа харьцуулъя. Тэгээд алдаатай зүйл ах юм бол дэвтэртээ засаж бичээрэй. За жинчин гэдэг маань жин тээж аваа хүний хэлэх нь. За жин гэдэг бол аян тээвэр гэсэн утгатай. За халтар гэдэг маань мал амьтны зүс байх нь. Нохооны хувьд нохооны биеийн зүс хар бөгөөд нүүд ам хөл орчмын үс нь шар цайвар өнгөтэй байх юм бол халтар нохоо болох нэ. За боргоох гэдэг маань нохоо ээрч хуцах гэсэн утгатай. За язгуур нь бол борго байхын шүү хүмүүдээ. Борго гэсэн язгуураас үүссэн бахан. За жалга гэдэг нь хонхор газар гэсэн утгаар ихт орсон байна. Гарах гэдэг үг маань улам нэмэгдэх гэсэн үг байна. За ат гэдэг үг маань нас гүйтсэн, агталсан эр тимээг хэлдэг байх нь. За далхаа гэдэг хүний нэрийн утга бол буддын шашны дайсныг дарагч бурхан гэсэн утгатай үгүүд байх нэ. За бүгдээрээ үгүүд эдгээр үгийнхаа тол бичгийн утгатай танилцлаа тийм ээ. За одоо өмнөх таамаглаж бичсэн утгатайгаа харьцуулаад за одоо алдаатай зөрүү буруу бичсэн байх юм бол түүнийгээ засаад тол бичгийн утгыг бичиж аваарай хүүхдүүдээ. За алхам 2 руугаа бүгдээрээ оръё. Нохтын хийсэн үйлийг тоочин бичээрэй гэсэн байгаа. За бид том халтар нохоо хийсэн үйлүүдийг зүрх цагаан нохоо хийсэн үйлүүдийг тоочж бичих нэ. За энэ цэгийн оронд нөхөж бичих байгаа. За том халтар нохоо хийсэн үйлүүдээс тэрэгний цаанаас босч ирсэн. Тэгээд учир зүггүй гэд нөхөж бичих нь ясыг за яасан бilé бас нөхөж бичих нь за харанхууд за бас яасан бilé гэд нөхөж бичих нэ. За зүрх цагаан нохоо хийсэн үйлүүдийг бичих юм бол зүүн жалганы наанаас дайрсан. За яс хаяхад за ямар үйлдэл хийсэн бilé? Уул толготыг за нөхөж ичих нь дахин яс хаяж өгөхөд за цэгийн оронд гүзээж ичих нь за уул нуруу хөндөй талыг за бас мөн цэгийн оронд нөхөж ичих нь ингээд амар заяа үзүүлэхгүй байсан. За ингээд цэгийн оронд хоёр нохооны хийсэн үйлүүдийг тоочж бичих нэ хүүхдүүдээ. За ихээсээ харж бичин тийм ээ. За их маань бол хүүхдүүд та бүхний сурах хүчгийн 55 дугаар хуудсан дээр байгаа шүү. Тэгэхээр сурах хүчгийг ашиглаад бас энэхүү хүснэгтийг нөхөж болно гэсэн үг. За одоо хүснэгтийг хүүхдүүд та бүхэн маань нөхсөн байх. Одоо бүгдээрээ харцгаая. За өөрийн бичсэн өгүүлбэртэйгээ харьцуулаад
мөн алдаатай буруу зүйл ах юм бол за алдаага засаж бичээрэй. За том алтар нохооны хийсэн үйл бол тэрэгний цаанаас босч ирсэн учир зүггүй боргоосон ясыг шүүрэн авсан. Яс хайж өгөхөд шүүрэн авсан тийм ээ. За харанхуун донд уусан алга болсон. За одоо зүрх цагаан нохооны хийсэн үйлүүдийг нөхөж бичсэнтэйгээ харьцуулж тулгаарай хүүхдүүдээ. За зүүн жалганы наанаас дайрсан яс хаяхад улам догширсон уул тоолготыг доргиулан боргоосон дахин яс хайж өгөхөд гүүрч гаарсан уул нуруу хөндөй талыг доргитол боргоосон амар заяа үзүүлэхгүй байсан. За ингээд энэхүү өгүүлбэрийг гүйцэж бичсэн байдлаа хүүснэгтдээ тулгаад харьцуулаад алдаатай зүйл ах юм бол засаж бичих нэ. За алхам 3 руу дээр орцгоё. Асуултанд хариулж чирээ. За 1 хоёр нохооны аль нь хотоо сайн манаж байна гэж бодож байна вэ? Яагаад гэсэн асуултанд хариулж чий. Асуултанд хариулахдаа бүтэн өгүүлбэрээр дэлгэрэнгүй асуусан асуултын дагуу хариулж чинь тийм ээ. За хоёрт хэрэг далхаа эзэн нь байсан бол өгсөн ясыг нь зүрх цагаан авах байсан болов уу? За гэсэн асуулт байна. За 3 далхаа өчүүхэн амтан гэж ямар амтныг хэлсэн юм бол та нар юу гэж бодож байна вэ гэсэн. 3 асуултанд бүгдээрээ хэрэгцүүлэн бодоод хариулж чийа. За эхний асуулт хоёр нохооны аль нь хотоо сайн манаж байна гэсэн асуултанд ерөнхийдөө зүрх цагаан нохоо бол одоо хотоо сайн манаж байна. За яагаад гэвэл одоо эзэндээ болон хотондоо үнэнч байдлыг өөрийн хийсэн үйлээрээ харуулсан ч юм уу тийм ээ. Мөн зүрх цагаан нохооны хийсэн үйлүүдээс дурдсан байх юм бол зөв хариулт болох нь байна. За хүүхдүүд та бүхэн өөрийн бичсэн хариултаагаа тулгаад алдаатай болон буруу байх юм бол засаж бичнэ. За хоёрт хэрэг далхаа эзэн байсан бол өгсөн ясыг зүрх цагаан авах байсан уу гэсэн асуултанд бол мэдээж далхаа зүрх цагаан нохооны эзэн байсан бол эзэндээ үнэнч хайртай нохоо учраас тэрхүү ясыг бол авах байсан гэж бичсэн байх нь бичих байх нэ. За 3-т далхаа өчүүхэн амтан гэж ямар амтныг хэлсэн юм бол та нар юу гэж бодож байна вэ гэсэн асуултанд за далхаа бол өчүүхэн амтан гэж том алтар нохоог хэлсэн байж болно. За мөн түүнээс гадна энэ хүн нохоогоор төлөөлүүлээд үнэнч бус, шодрог бус байдлыг гаргадаг хүмүүсийг хэлсэн байж болно гэж бичихнэ. За ингээд багшийн саяны хэлсэн хариултуудаа өөрийн асуултуудаа хэр дүүж очиж байна вэ? Тулгаад харьцуулаарай хүүхдүүдээ. За алхам 4 эхийн сэдв гол санааг тодорхойлж сурья. За эхийн сэдв гол санааг тодорхойлохын тулд хамгийн түрүүн сэдв гэж юу вэ? Гол санаа гэж юу вэ гэсэн тодорхойлолтоо мэдчих шаардлагатай. За багш нь бол энд тодорхойлолтыг харуулсан байна. За сэдв гэдэг маань тухайн эхийн гол санааг гаргахын тулд дэвшүүлэн тавьсан асуудал нь эхийн сэдв болно. За сэдвээр гаргасан дүгнэлтийг гол санаа гэнэ. За сэдв ба гол санааг агуулсан хураангуй нэрийг гарчиг гэнэ. За бүгдээр одоо эхийн сэдвийг зөв тодорхойлсныг олъё. За нэгт эзэндээ үнэнч Монгол нохооны тухай, 2 өөр нохооны тухай, 3-т зоригтой зүрх цагаан нохооны тухай. За энэ гураас аль нь энэхүү өгүүлгийн сэдв байж болох вэ бүгдээрээ. Тунгаан бодоод олоорой мөн өмнөх тодорхойлолтоо сайн бодоорой. За энэхүү өгүүлгийн маань сэдв бол эзэндээ үнэнч Монгол нохооны тухай байсан байна. За гол санааг тодорхойлохдоо дараах асуултад хариулж чирээ. Нэгт зохиолч уншигчдад юуг хэлхийг хүссэн бэ? 2 том галтар нохоо гэж зохиолыг нэрлээгүй учир юу вэ? 3 ол золовт аваад тагчиг болчихдог тийм өчүүхэн амтныг би хизээч хүндэлдэггүй юм гэж хэлсэн далхаагийн хэлсэн үгийг эргэцүүлээрэ гэсэн
3 асуултанд бүгдээрээ хариулж ичээ. За энэ 3 асуултанд хариулж ичгээд ерөнхийдөө зохиолын маань гол санааг тодорхойлоход хялбар болох нэ. За зохиолч уншигчдад юу хэлхийг хүссэн, Бекер юу хэлхийг хүссэн байж болох вэ гэхээр өөрийн хийж байгаа зүйл, хийсэн үйлдэл, хэлсэн үг, үзэл бодолтой, тууштай, үнэнчээр шудраг байдлаар ханддаг байхыг та бүхэнд хэлхийг хүссэн байж болох нэ. За иймэрхүү утгатай хариулт хийсэн байх юм бол хүүхдүүд та бүхний хариулт зөв гэж ойлгож байна. За алдаатай байх юм бол засаж чиж шүү. За том алтар нохоо гэж зохиолыг нэрлээгүй учир юу вэ? Зохиолын мас сэдв өөрөө эзэндээ үнэж нохооны тухай учраас энэ том алтар нохоо гэж нэрлээгүй байж болно тийм ээ. За 3 ол залуу таваа тагчиг болчихдаг тийм өчүүхэн амьтныг би хизээж хүндэлдэхгүй юм гэж хэлсэн талхайгийн хэлсэн үгийг эргэцүүлээрээ гэхээр үүн дээр бас өөртөө бас дүгнэлт хийж болно тийм ээ. За би одоо хэлсэн үг хэлсэн үйлдэлтэй үнэнч байж чаддаг үлээ, шудрагаж чаддаг үлээ гэд бас өөрийнхөө тухай эргэцүүлж бодож болно тийм ээ. За өнөөдрийн хичээлээр юу гэж сурч мэдсэн бэ гэд бүгдээрээ өнөөдрийн хичээлийг баттгая. Тэгэхээр өнөөдрийн хичээлээс та бүхэн маань за Монгол нохооны эзэндээ үнэнч зан чанарын тухай мэдэж авсан байж болно. Эхийн сэдвийг тодорхойлж сурсан байж болно. Эхийн гол санааг тодорхойлж сурсан байж болно. За мөн жинчин, халтар, далхай гэдэг хүний нэр гэх мэт мэдтгүү үг хэллэгүүдийнхаа утгыг мэдэж авсан байж болно тийм ээ. За мөн эхийн гарчиг сэдв гол санааны тухай тодорхойлтыг мэдэж авсан байж болно гэх мэт өнөөдрийн хичээлээс сурсан зүйлүүдээ жагсаагаад бүтэн өгүүлбэрээр бичээрэй. За гэрийн даалгавраа хүүхдүүддээ өгье. Сурах хүчгийн 56 дугаар тал орчныг дүрслэн тайлбарлах хэсгийн асуулт даалгаврыг бичээд хийж гүйцэтгээрэй гэж байгаа үүн дээр сурах хүчгээр 2 асуулт байгаа. За энэхүү 2 асуултыг бичээд дэвтэртээ хийж гүйцэтгээрэй. За анхаарлаа хандуулсан хүүхдүүд та бүхэндээ баярлалаа.